эхлээд гүйцэд биш квадрат тэгштэлийн тухай ярилцъя. За нэгдүгüүрт нь ax квадратаас хасах c тэнцүү тэг гэсэн тэгштэл. Хоёрдугаарт нь ax квадрат дээр нэмэх нь bx тэнцүү тэг. За ийм хэлбэртэй тэгштлүүдийг гүйцэд биш квадрат тэгштлүүд гэж нэрлэдэг. За эхний тэгштлийн хувьд a нь тэгээс гэж үзье. Хэрвээ тэгээс бага байвал бас тэмдгээр үржүүлээд тэгээс их болгож болно. За яг энэ тохиолдолд c нь тэгээс их байвал уг бодлого шийдттэй. Хэрвээ тэгээс бага байх юм бол энэ урдаа хасах тэмдэгтэй учраас хасахын нэмэх нь болоод нэмэлт тэмдэгтэй тоон дээр нэмэлт тэмдэгтэй тоог нэмэхээр тэгтээ тэнцэх боломжгүй болно. Өөрөөр хэлэх юм бол c нь тэгээс бага байх юм бол шийдвэ гэсэн үг. За ингээд ac2 нь тэгээс их үед бодлогоо бодцгоё. Хаалтнаас a гарвал x квадратаас хасах нь c квах нь a болно. За цааш нь үчвэл a гүрч нь x квадратаас хасах нь c квах нь a гэдгээ язгуурдор c квах нь a-гийн квадрат гэж үчээ. За ингээд квадратуудын ялгуурын томьёо буюу энэ томьёог ашиглавал a гүрч нь x-ээс хасах нь язгуурдор c квах нь a гүрч нь x дээр нэмэх нь язгуурдор c квах нь a тэнцүү тэгвэл за хоёр үржүүр тэгтэй тэнцүү байна гэдэг нь энэ хоёрын ядаж нэг нь тэг байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл x-ээс хасах нь язгуурдор c квах нь a тэнцүү тэг байж болно. Эсвэл x дээр нэмэх нь язгуурдор c квах нь a тэгтэй тэнцүү байж болно гэсэн үг. Эндээс ийм бол бөгөөд энэ шийдийг нийлүүлээд ингэж өчж болдог. Хоёр дахь тэгштэлийн хувьд ax-ыг хаалтнаас гаргавал хаалтанд x дээр нэмэх нь b квах нь a алдна. Мэдээж үржүүрүүд тэгтэй тэнцүү байна гэдэг нь үржигдэхүүн тусбарын ядаж нэг нь тэгтэй тэнцүү байх ёстой буюу ийм бол x тэнцүү тэг x тэнцүү хасах тэмдэгтэй b квах нь a гэсэн хоёр шийдвэр гарч ирнэ. Гүйцэд квадрат тэгштэл ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c тэнцүү тэг гэсэн тэгштэл. Үүнийг гүйцэд квадрат тэгштэл гэж нэрлэнэ. b тэнцүү тэг эсвэл c тэнцүү тэг байвал гүйцэд биш квадрат тэгштлүүд гардаг. Гүйцэд квадрат тэгштэлийн хувьд b квадратаас хасах нь 4ac гэсэн илэрхийллийн утгыг дискриминант гэж нэрлэх бөгөөд шийдүүдийг нь ийм томьёогоор олдог. За эндээс харвал дискриминант нь тэгээс 90 их байвал квадрат тэгштэл 2 бодит шийдтэй байдаг. Харин дискриминант нь тэгтэй тэнцүү байвал 1 бодит шийдтэй бөгөөд дискриминант нь тэгээс бага болвол бодит шийдвэ байна. За ингээд баталгааг нь хийцгээе. Тэгштэлийн зүүн гар талаас a-г хаалтнаас гарвал x квадрат дээр нэмэх нь b квах нь a гүрч нь x нэмэх нь c квах нь a. За хаалт нутрыг илэрхийллээ. Ийм байдлаар өөрөгийг за хоёрууд нь хураагдах юм бол энэ хоёр тэнцүү байх нь ойлгомжтой. Эсрэг тэмдэгтээ эдгээр нэмэгдэхүүнүүд бусд нь энэ хоёр хооронд тэнцүү учраас уг хоёр илэрхийлэл тэнцүү хэвээр байна. Ингэж үтсний учир нь энэ хэсэг нь нийлбэрийн квадратын томьёо буюу ийм томьёо болсон байна. За цааш нь үчи a гүрчх нь шараар бүтсэн хэсэг нь x дээр нэмэх нь b квах нь 2a-гийн квадрат болсон байна. Үлдсэн гишүүд дээр ерөнхийдөө өгвөл b квадратаас хасах нь 4ac квах нь 4a-гийн квадрат болно. За мэдээж энэ хэсгийг бид нэр b-гээр тэмдэглэсэн байгаа. Ингээд цааш нь a гүрчх нь x дээр нэмэх b квах нь 2a-гийн квадрат хасах нь язгуурдор дискриминант t квах нь 2a-гийн квадрат гэж үчээ. За ингээд квадратуудын ялгуурын томьёог ашиглавал a гүрчх нь x дээр нэмэх b квах нь 2a-гаас хасах нь язгуурдор дискриминант t квах нь 2a. x дээр нэмэх нь b квах нь 2a нэмэх нь язгуурдор дискриминант t квах нь 2a болно.
Энэ хэсгийг хөргөсөөр гоод ийм болсон учраас тэнцүү тэг байх ёстой. За хоёр үржив тэгтэй тэнцүү байна гэдэг бол үржигдэхүүн тус бүрийн ядаж нэг нь тэг байх ёстой гэсэн. За тус бүрдэн бичиж x-ээс хасах нь энэ хоёрыг ерөнхий өрөөгөд өчвөл хасах b дээр нэмэх язгуур дортэй баах нь 2 авал. За хоёр дахь үржигдэхүүн мөн адил x-ээс хасах нь хасах b-гээс хасах нь язгуур дор дискриминантыг баах нь 2-аар тэнцүү тэгвэл. За эндээс ийм болох өгөөд эхнийх нь x1 дараагийнх нь x2 гэж тэмдэглээд хоёр шийдэ нэгтгэхэд ингэж бичиж болтгоо. Ингээд бид квадратчлалыг боддог томьёогоо баталж чадлаа. За нэмж хэлэхэд энэ хэсэг бол гас тэмдэгтэй x1, энэ нь гас тэмдэгтэй x2 байна. Бид нэр энэ илэрхийлэлээ хөргөсөөр гоод ийм болсон бөгөөд энийг чааш нь a бүрчиг нь x-ээс засах нь x1, x-ээс засах нь x2 тэнцүүдийг бичиж болж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c-тэйгээ тэнцүү байдаг охиноо. Энэ томьёогоор бид ямар ч квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүн болгон задлж чаддаг болно гэсэн үг.